Манай суугч өгч баясгалан маань биднэрт суулгах байна. За тэгээд баясгалангаар тайлцсан үрье. За. За. Жохон юу байна? За мэдээж нэг бидний хэрэглэх платформ маань нийтдээ ингээд хэдэн орн, хэдэн агент, хэдэн офс хэрэглэж байгаа юм дээр шүү харагддаг тийм. Энэгээрээ бид нар бахах хэрэгтэй. Яг нь дэлхийд дахин бид нар үүгээрээ за энэ нэг нөхөр юу гадаг шиг. Мика агараа. Бүгдээрээ ашигладагаараа ингээд онцлог давуу талтай гэдгийг аягүй сайн ойлгож байгаа гэж найдаж байна. За тэгээд эндээс нэвтрэх үгэн маань юу дуусаад fire up дуусаад та бүхэн одоо нэг амжилттай төгссөний чинь дараа ингэ код нэр өгдөг тийм ээ. За энэгээр нэвтрээд орж байгаа тийм үү? За орохдоо манайх чинь юу ингээд орчоод цаашаа яаж ашиглахаа мэдэхгүй байгаа гэдэг. За энэ дээр оронгуудаа та нар юу iConnect-ийн өөрийнх нь юуг нь QR кодыг шууд эндээсээ харж болно. Одоо үндсэнд дэлгэцэн шүү дээ. Эндээсээ харж болно. Нэг бол iList 10 руугаа ороод зүүн доод буланд байгаа энэ Apple Store болон нөгөө Play Store-ийнхоо нөгөө линкээр яачих болно. Интернет жоохон удаатай энэ манайхан бүгд орсон байгаа гэж байна. Энэ араа App Store болон Play Store энэ хоёроос л заавал юугаа QR кодоо авч ийж татах боломжтой. Тэрнээс шууд юм App Store, Play Store-оос шууд татах боломжгүй байх тийм ээ. Энийг та бүхэн утасаар Play Store-оос авчихна. Шүү. App Store-оос заавал энэ юу QR кодыг уншуулж тэгжиж татчих байгаа. Энийг бүгдээрээ татчих аваад энэ өргөн дэлгэр хэрэглээсэй гэж би бодож байгаа. Яг тэр болгон компьютерын нэгээ тараад иж чадахгүй тийм ээ. Миний хувьд бол яг энийг дандаа лист хайхтаа ашигладаг. Лист хайх маш өргөн хэрэглэх боломжтой байдаг. Эндээс шууд нөгөө харилцагч руугаа олсон листүүдээ бүгдийг явуулах боломжтой байдаг. Энэгээр онцлог байдаг. За энийг юу сайн ашиглаж байгаарай. За хяналтын самбарыг бол яриад байгаа хөтэй. Манай бүх оруулсан зэвслүүд болон алдсан кейсүүдийг чинь бүгдийг өөрчлөж санаалаа явж идэг тийм ээ. Тэгээ харилцагчд ямар харилцагчд орж иж гэдгийг харуулдаг тийм ээ. За ийм байна. Профайлыг манайхан юу яагаад байгаа? Өөрийнхөө профайлыг өөрөөсөө бүгд амжихгүй байгаа юм шиг байлээ. Анзаараад хад ер нь бол 98% байхад бүгдсэн байхад бол энэ бол боломжийг үзүүлдэг. Бүгд 100 байгаад байдаг. Яг тэр нэг олон цаг гоншин бүхнүүдийг авсан байдаг хүмүүс нэг 100% харагддаг тийм ээ. Тэгэхээр манайхан одоо яг ингээд энэ өөрийнхөө профайл дээр маш их анхаараа. Хэрхэн яаж бүглэх үү тал дээр тийм. Одоо үгний өөрийнхөө регистр бүхнүүдээ ингээд бүглөөд өөрийнхөө email хаяг яг Remax-ийн email ингээд өөрийнхөө өргөн хэрэглэх цэцний дугааруудыг тавиад. За тэгээ нөгөө сошиал хаягууд байдаг шүү дээ. Сошиал хаягуудыг ингээд шууд холбоостой нөгөө Telegram болон Viber, Facebook гэдэг бидний бидэртэй хамтран ажилладаг нөгөө Remax-ийн бүх агентууд шүү дээ. Тэд нар маань нөгөө бидний бидэртэй холбогдох бүх төрлийн суугаар мэддэг байх хэрэгтэй болчихоо. Баггүй зөвхөн уцаа ярьж шүү дээ. За ямар нэгэн байдлаар мессеж одоо уцаа авах боломжгүй байгаа болохоор бидэртөө мессеж хийгээд байх юм. Эсвэл Viber хийгээд байх юм. WhatsApp-аар эсвэл холбогдох тийм ээ. Энэ бүхэнд нь өөрөөхөө нээж өгсөн байх юм. Энийгээ сайн бүглөөрөө тэгээд илсэн орноо энэ бос юмнуудыг бүгдсэн байх юм. Сайн болон за тэгээ маркетинг дээр өөрийнхөө маркетингийг ингээд монголоор англиар ингээд өөрийгөө бүгдсэн байх юм илүү дээр байдаг. За ингээд нэг X платформ байна, YouTube суугаа орсон байна тийм ээ. LinkedIn гэдэг нь LinkedIn ороод Instagram байдаг, Instagram ороод ингээд өөрийгөө юмнууд бүрэн сурталчилж өгөх хэрэгтэй гэдгийг айгуу сайн анхаараарай. За тэгээд нэг доор чамаа хэрхэн яаж хайж олох юм бэ гэдэг нь YouTube хайлт болон бусад link гэдэг хайлтууд байдаг. Тэр хайлтуудаас хэрхэн өөрөө чи яаж олох юм бэ гэх юм бол тэгээд real estate я secret гэдэг юм уу гэдэг нь secret мангах байдаг шүү дээ. Тэр азсан өөрөө чинь хаж маркетинг одоо хэсгэнэ гэж байна. Яг энэ түр үүрэг хэрэгсэн аа. За ингээд энэ бол сошиалд өөрийгөө ингээд сайн таниулаад өөрөө одоо мэрэгжлийн харагдахыг одоо эхний алхам бол ер нь ийм байна. Мэдээж зөвхөн Монголд байхгүй дандаа олон улс ажиллах боломж хүртэл гардаг юм. Тэгэхэд өөрийн чинь хайхад бүрэн хялбар байх үедээс өрнүүдээ сайн бүгэлж байгаарай гэж анхааруулах хэрэгтэй. Энийг өөрөөс манайх нэг анхаарах байгаа. Яг одоо өөрийнхөө профайл руу ороод хараад үзээрэй. Тэгээ өөрийнхөө компьютероор тэнгууд хитэн хувьтай явж байгаа юм харагдана. Ер нь бол 90-с дээш
бүгэлжүүлэн зүгээр шүү. За манайхаа. За мэдээж хилээ сонгоно. Би энэ дэр уг нь орс хэлтэй. Гэхдээ би нэг орсын дайнаас болоод би энэ орс хэлийг хассан хэлсэн заяа. Зориуд. Энэ чинь манай юу чинь өөрөө Америк төвтэй юу гэдэг учраас энэ жоохон слотлын юу өдр гарч магадгүй гэдэг үгнээс би энэ орс хэлийг юм болоо дэлгэцсэн байгаа. Тэрийг ойлгоорой. За ингээд доошоо нэг өөрийнхөө амьдралдаг юу болон үйлчлэгээний бүс болон сонирхож буй одоо үйл хөдлөлийн чиглэлээрээ сонирхож буй улсуудаа ингээд хамаагүй нэмж асуудаг. Тийм байгаа search engine буюу одоо манай дотоод системээр хайж байгаа хайлтуудыг чиний өөрийн чинь ажил хүсэлтэй байсан орнуудаар иргэдэд хийх жаан бол тодорч харагдах боломжтой байдаг гэсэн үг шүү. За тэгээд энэ юу үйлчлэгээний зорилттой орон сууцны зорилттой үйл хөдлөлтөөр ажилладаг, арилжааны орон сууцны зорилттой үйл хөдлөлтөөр ажилладаг гэдэг арилжааны болон орон сууцны үйл хөдлөлтөөр ажилладаг гэдэг энэ холимог эдрийг ингээд сонгоод өгч юм зүгээр. Гэхдээ энэ бүгдийг сонгож болохгүй заавал нэгийг сонгох юм билээ. Энэгээр нь бас нэг юугаа агентуудаа хаахад яг энэ сонголт бас заавал гарч ирдэг байхгүй. Тэгэхээр энэ сонголтын айл нэгийг ямарсан сонгоцсон байж байгаа. За. За амжилтууд нь бол мэдээж одоо ингээд юу яана сэлэр болсон, юу яасан, ийсэн гэдэг моментум сурсан гэдэг одоо нэг реалтрийн тэмдэгэн дээр угаасаа байдаггүй чинь зөвхөн ремакси юун дээр байдаг учраас ийм байдгаа. За тэгээ тохиргоонуудыгаа өөрөө ингээд заагаад өгчин энэ жаахан ингээд хэдэн цагаар хэдэн цагийн хооронд ажилддаг вэ гэдгийг хаач юм те. Бичиг баримт зарч услахаа гэдэг эдрийг бол яг өөр суугууд байдаг бол оруулж болдгийм билээ. Гэтэ энэ бол нэг ашиглагдаад байхгүй олон эцэг юм байна. Би өөрөө ч орж үзэхэд энийг бас шалгахгүй юм билээ. Энэ бол автоматар цаанаас нь өгддөг тийм платформ байгаа. Ингээд юу нь бол өөрийнхөө юу маркетинг хоёрын мэдээллүүдээ ингээд яагаад өгсөн бахад энэ профайлын чанар чинь айгүй өндөр харагдана. Гадаад ер нь бол юуны ремаксing үндсэн маркетингийн менежментийн багуудын дандаа энэ профайлын зургийг сайжруулах, чанаржуулах тал дээр аймаас анхаардаг учраас манайхан бас энийг чанарын өндөр байх хэрэгтэй гэж би үздэг яг 100% тийм ээ. Тэгээд 100% байж чадахгүй гэсэн энэ цавнуудаа сайн аваад байх юм бол 100% та болно гэж үзэж байгаа. Тэгээд 100% юу офсийн маань энэ бол болж өгөх 90-с дээшээ байгаасаа гэж үзэж байгаа. За манайхан энэ дээр нэг анхаарал цаг гаргаад өөрийнхөө бүгдийг сайн бүгэлчээрэй. За цаашаа явъя тийм ээ. За манай бидний өдөр тутам хэрэгэлдэг энэ үйл хөдлөх хөрөнгүүд маань хөрөнгийн одоо лист оруулах тал дээр одоо цаашаа анхаарах тийм ээ. Би жоохон сонжруулаад иж магадгүй. За лист оруулахдаа манайхан нэг жоохон сургалтын дээр үйл оошоосон болооч тийм зарим нэг листүүд маань чанаргүй дээрээс нь үлдсэн зарим нэг юмнуудыг харагдаад байлаа. Тэгэхээр нэг харилцагчтай санал болгож байгаа бусад агентууд маань таны листийг явуулахдаа сэтгэл бардам байх хэрэгтэй. Таагаад мэрэгжлийн агент тийм ээ. Мэрэгжлийн талаас бүх төрлийн өөрийнхөө листийг сурталчлах боломжтой бүх одоо үйлдэлүүд хийсэн байх хэрэгтэй. Тэгээд одоо ийм жишээ нь билаглаг одоо ингээд ийм байхгүй л их те энийг ингээд аймаг гой тодоор гоёор оруулдаг байх хэрэгтэй нэ байрнуудынхаа юмыг хоёрын хооронд одоо энэ энийг ингээд дээр нь бичдэг тийм одоо бич боломжтой PowerPoint хичээл манай юм байгаа. Discord дотор байгаа тэр нэг ашиглаад манайхан заавал фотошоп хийдэг байхгүй PowerPoint үүрэгтэй ашиглаж байгаа юм. Тэгэхээр бүр зурган дээр аваачаад ийм бичээл тавьчих бол юм easy шүү дээ. Тэгэхээр секунд хийсэн. Тэгэхээр тэрийг манайхан хийж хөвшөөрэй гэж хүсэж байна. Тэгээд за яг өөрч юу асуух гэж байна. За тэгээд мэдээж лист оруулах тал дээр тийм ээ. Лист оруулахдаа манайх шууд цаашаа явчих тий. Лист оруулахдаа манайхан нэг гаргаж байгаа нэг зарим нэг алдаанууд байгаа шүү дээ. За энийг эндээсээ шууд шинэ лист оруулж болдог. Эндээсээ листинг оруулах гэдэг юм дээр дарж болдог тийм ээ. За энэ дээр дарангууд яг манайхан заримдаа яг зарим анзаараагүй гэж магадгүй тий. Орон сууц оруулах гэж байгаа орон сууцыг яг бити өөрч. Дандаа орон сууц бодлох гэдэг хоёр чинь ихтэй. Тэгэхээр манайхан арчаар зөвлөлтөөр анхаарах юу одоо хүмүүсийн хавтай түрүүлэх гэдгийг юу оруулах гэж байгаа орон сууцын зөвлөлтөөр түрүүлэх гэж байна. Тэнгуудаа нэг нээцийн болох гэдэг тэрийг усгаж болтгоо. Тэрийг нэг дахиад баахан драфт дээр ингээд мангар олон үүсгэн байдаг байхгүй. Гэхдээ тэрийг дараа нь яаж ашиглаж болдгоо гэдгийг ингээд дараа нь хэлж байна. Тэгээд эндээсээ сонгоод дараа
그리고 орон сууц бодох байсан бол энэ дээр орон сууцгаа заавал сонгож байна. Ингээд орон сууц байгаа, хашаа байшин байгаа тийм ээ. Энэ сонголтуудаас заавал ингэ сонгож өгнө. Бүх юмнууд байгаа тийм ээ. За энэ дээр орон сууц сонголоо. Локал гэдэг нь болохоор мэдээж хүн манай дотоодын юм шүү дээ. Тийм ээ. Монгол улс дотроо дарагдж байгаа үйл хэмжээ локал гэж сонгоно. Хэрвээ гадаадын Дубайн үйл хөдлөлийг өөрөө оруулах гэж байгаа бол энийг Дубай ч юм уу Америк ч юм уу эсвэл Хятад ч юм уу тийм үйлдвэрлэлийг зарах гэж байгаа бол тэнд орж байгаа. Тэгэхээр Хятад энэ маань энэ платформ маань харагдана гэсэн үг байна. Тэрүүгээр болсон. Ингээ хавралаа цааш явж байгаа лист оруулж байна тийм. Өчтөр нэг листийг явуулдаг ч. За ингээд нэгэд харангуут энэ юу маань листингийн төлөв юм уу сонголт хийгдэх үед драфт хэсгээр ордог шүү дээ. Энийг би ингээд цааш нь яг энийг нэг хэвээр нь хадгалаад байх аргыг чинь зааж өгнө. За гэрээний төлөө ингээд сонгоод эдрээ энэс бусдын өмнө жоохон сонгоод гэж. Гэрээний сонголт маань одоо юу гэдэг чинь нөгөө онцгой эрхийн болон энгийн эрх гэдэг шүү дээ. Энэ хоёрыг ингээд ялгаа салгаад хийж мэдж байгаа юм тийм ээ. За энэ юун дээр манайхан энийг ингээд хийсэн хугацаагаа заавал оруулж байгаарай. Хэдийн хугацаанд хийсэн бэ гэдэг. Энэ 3 сараар хийчээд нөгөөх нь энэ автоматар 6 сараар сонгогдоод байдаг байхгүй. Шууд автоматар 6 сарыг сонгочихъя. Өнөөдрөөс хаваа тий. Энийг ингээд та 3 сараар хийсэн, 1 сараар хийсэн бол энийг ингээд яг заавал өөрчилж байгаарай заяа. Энд дээр бас нэг анхаарах. Тэгээд нөгөө юугаа юух нь идэвхтэй харагдаад байдаг. Юу хаалт хийж амжаагүй байгаа гэдэг. Тэгээ байдаг тал байдаг шүү. За листингийн үнэ ойлгомжтой тийм ээ. Бүгдээ төгрөгөөрөө сонгож байгаа нь ойлгомжтой тийм ээ. Үнийн төрөл дээр манайхан зарим нэг юу хилцээ хийхгүйгээр сонгохгүй байх шаардлагатай. Их хүнгээр явах шаардлагатай. Энэ хилцээ хийх нь доош ярих боломжтой гэдэг хилцээ хийх negotiation тийм ээ. Хилцээ хийх боломжтой гэдэг үг байна. Энийг нь ярих боломжтойгоо нэгдээ сонгож байгаа. За үнэхээр юу гэх юм бол тогтмол үнэс энэсээ буухгүй тогтмол үнэгээ сонгоод авчих тийм ээ. За энэ дээр нэг орон сууцны юун дээр бол газрын түрээс мөрөөс гэж байхгүй шүү дээ. Энийг бүгдөө шаардлага байхгүй. Яг хөө өдөртгийн татвараа энэ оруулах юм зүгээр тухайн үнээсээ тийм ээ. За ингээд цаашаа юуны ашиглалтын зардлыг манайхан авч байгаа шүү дээ. Мэдээллийн хуудсан дээр бүгэлж байгаа шүү дээ. Дулаан конторын мөнгө тийм. Тэгээд цахилгаан тэрээс рүү гэсэн эднийг нэмсэн дүнгээр нь болж бичиж байгаа. Нөгөө харилцагч маань одоо бид нар ганцхан өөрөө ажиллахгүй тэгээ бусад агентууд маань бас хардаг учраас энийг юм бол өгүүлж байгаа. Тэгээд сарын түрээ сараар хийдэг нөгөө төлбөрүүдийг хийчих гэсэн үг шүү дээ. За энэ дээр бичсэн дүн чинь энэ дээр гараа авчих тийм ээ. За одоо нэг 500 сая юм оруулчих л да тийм. Юм бол энэ дээр гараад ирж байгаа. За ингээд цаашлаа. За нэмэлт төлбөрүүд хэр байдаг бол одоо юу гэдэг нь гаражийн төлбөр мөлбөрч гэдэг юм уу тиймэрхүү байдаг бол тэнийг хийж болно. За сэтгэлийн мэдээлэл дээр манайх анхаардаг нэг юм байгаа. Манайх 3.3, 5.5 гэж явуулдаг шүү дээ. Энд дээр 5.5 гэж оруулах гэдэг ядаад байгаа. Энийг 10-ны хэдийг юудаас оруулах. Зүгээр 3 юм уу 5 юм болоо. Тэр нөөдийн дүн чинь манай нөгөө улсын нөгөө 10%-ийн нөөд гэрэл тэр 10-ны хэдээр харагдаж байгаа учраас тэндээ нэг ач холбогдол үүсгэх шаардлага байна. Энэ чинь систем дээр орж байгаа учраас 3, 5 гэрэл болоо. Тэрийгээс анхаарах. За энэ хувиас өгч дээ. За худалдаа авахын тал бол зөвхөн гадаадд байдаг юм. Энийг бол бүглөөд авах шаардлага байхгүй. За үйлдвэрлэлийн үе сэртэй дугаарынх нь юун дээр чинь газрын энэ дээр нэг газрын хэсгээний юу гээ дугаартай хийх байх юм бол энэ дээр бүгд орон сууцн дээр гээ дугаар байхгүй учраас нэг дээдлийн хэсгээний нэг улаан дугаар гэдэг чинь тэрийгэ бичиж өгөх зүгээр зөвхөлтэй байдаг шүү. За 00 гэсэн тийм. Энэ дандаа зөндөө олон бичижсэн байгаа тийм. За энэ санхүүгийн тэмдэглэл дээр бид нар юу бүгдийн дээр хвчлэн юу захиалгын гэрээ захиалгын гэрээтэй байгаад бид нар авч ирсэн шүү дээ. Энийг энэ бол эндээ бүгд зүгээр захиалгын гэрээ тийм. Төлбөрийн дугаарууд энэ дээр багтсан байдаг. За манайхан зарим юу яаж байгаа энийг өөрчилчих гэдэг талтай. Энийг өөрчилчихээр дахиад шинээр хэлж байна. Ийм үдээс оруулах хэрэг байхгүй. Үйлдвэрлэлийн өнгийн мэдээлэл бид орон сууцыг сонгочоод шууд оруулсан байна шүү дээ. Энийг үдээс юу өөрчилчих хэрэг байхгүй. Энийг өөрчилчих юм уу дахиад шинээр хэлж байна. Болдгоо шүү. За тэгээд зах зээлийн статус дээр манайхан юу зарим яах вэ? Шинэ байдлаар эдгэрийг ингээд сонгохдоо зарим нэг буруу сонгоод байгаа. Манай тийм сайн анзаардаг. Зарим нэг дуулдаг хотод боо юм ингээд хамаа намайг сонгочод байдаг юм тийм. Бол зүгээр манайхаа ашиглажсэн байрууд ашиглажсэн байр, шинэ байрлал бол шинэ байрлал. Үнэхээр хуучны байдлыг дотор засал чимэглэл дээр орсон байдаг шнэ жоохон өрөөнийх нь зохион байгуулалт дээр тэндээ нэг засал хийгдсэн би сонгочод байдаг юм шиг. За
За ингээд цаашаа явлаа. Ингээд худалдах боломжтой өдрийг нэг ухаан гэрээ батлагдах магадaltaй өдрөөсөө сонгож байна. Одоо өчтөр өрөө гэрээ хийжээд тэрийг ингээд өнөөдөр батлууллаа шүү дээ. Тэнгүүтээ Iconect руу оруулах. Iconect руу оруулаад батлсан өдрийг нь бол юм шиг шүү дээ. Яг тэгэхээр өнөөдөр оруулчихсан нөгөөх нь нэг хийсний юм дээр харагдахгүй байгаа гэдэг тийм ээ. Тэгэхээр өнөөдөр дөнгөж хийстэй одоо нэг бичиг баримтаа батлуулчаад Iconect руу оруулчихвал энэ маргаашаа сонгочих юм зүгээр биш. За. Тэгээд эндээс хойш энэ бол нэг ашиглалтанд орсон орноо нэг юм дээр байдаг шүү дээ. Манай мэдээлэл хуудсан дээр тэрийг нь заавал оруулж байгаа. За. Энэ хуучны зарим одоо их төрийн ойролцоо барилгууд бол 1989-г бичсэн байдаг. Тэр бол юм бол биш шүү дээ. 1970 оны барилгууд баггүй юу? Анх хамгийн анхны баригдчихсан барилгууд. Тэр нэрийг сайн анзаар. Нэгдүгээр хорлолынхны өдөр бол бас юу 80-аад онд баригдсан билээ шүү дээ. 70 оны сүүлээр 80-аад оны ихээр баригдсан. Зарим нь одоо юу гэдэг өшөө зүүн тишээ болоод тэгэхээр зарим нь яг нь 80-аад оны сүүл мөлөөр баригдсан юм бол яг тэр аваар бичиж болоод шүү. Тэрнээс яг бүр анхны бүгд бүх барилгууд ингээд анх баригдчихсан нь бол дандаа их төрийн ойролцоо, талбай ойролцоо байдаг шүү дээ. Тэрийг сайн анзаарч байгаа заа. Тэгэхгүй ингээд худлаа мэдээлэл оруулахад нэг зарим харилцагч нар чинь тэгээд одоо бидний мэрэгжлийн босон мэдээлэл харна шүү дээ тийм ээ. За ашиглалтанд орсон хэсгээс нь ойлгомжтой шүү дээ. Монголоор байгуулчихсан бүгдийг ингээд сонгож чинь тийм. За үйл хөдлөлийн ангиллал маань өөрөختөө манай Орос улс мэдээс residential area буюу манай суурьшлийн бүс гэж ядаж байгаа. Residential суурьшлийн бүс гэдэг нь болохоор энийгээр яаж байна. За ажлын үйл хөдлөх гэдэг одоо commercial properties гэх нь юу үйлчлэгийн талбай гэж хэлж байгаа шүү дээ. Үйлчлэгийн талбай дээрээс нь туризмын талбай нэг том объектууд тийм. Энийг энэ дээр commercial properties гэж хэлж байгаа. За эдгээр чинь манай юм дөө offline гэдэг нь болохоор дандаа төслүүд гэдэг тийм ээ. Тэр юм гэж байгаа тийм. Offline-ыг хүмүүс маань төслийн агуулгад хэлдэг байна. За ингээд цаашаа явъя тийм. За зогсоолын тоо энэ бол болж игэл энэ 0 гэснүүдийг ингээд бүгэлжүүд явбал таны нэг юуны хувь дээшх магадлал нь 1% гэсэн юм биш үү? За энийг ингээд зогсоолын тоо гадааны хэдэн зогсоолтой гэдэг тоо хийхгүй ч гэсэн зүгээр дурын тоогоо оруулаад явчихж байгаа. Тэгээд давхраагаа бичиж байгаа. Байрны дугаарыг ингээд бичиж байгаа. Тэгээд энэ хоёроо сонгохтой нэг орон сууцны юм уу юуны юм бэ? Заавал сонгороо газар юм уу юу юм те? Тэрийгээ сонгочихж байгаараа за ингээд энэ бүх сонголтууд нь байгаа юм чинь сайн уншиж байгаа оруулчихж байгаараа за. Нөгөө нэг манайх нь яахтаа нэг жоохон тогтчихгүй яагаад гэдэг. Тийм баг багасаа гэж хэлсэн. Яахаараа гээс гээс оруулаад байсан. Нүүн маань яагаад гэдэг. Өөрөө гэж яавал нэгсний үз энийгээ ингээд жин тан оруулж иж яг гоо цаашид нөгөө сэтгэл хангалуун ажиллах. Гэхдээ дараа нь ардаас нь юу чинь яг юу юм бэ гэдэг дайнаа асуугаад нөгөө яг хийд орж ирэх хугацаанаас чинь манай бусад ангид юу асууж таны хийдний юм уу цаг хугацаа гэж юм. Аваад магадлалтай учраас тэрийг ингээд сайн бүгж байгаараа зэ. За ингээд энийг ч гэсэн бүгэлж заяа. Грас зогсоолын тоо моо тэр гадаа байна уу дотор байна уу гэдгийг зүгээр яг дурын тоогоо игээл гадаа гадна зогсоол доторх зогсоол ингээд эдрийгээ бүгэлж байгаараа заяа. Энэ ч бас нэг хувь багтдаг учраас заяа. За энийг манайхан одоо энэ онцлог шиж талууд дээр манайх арай ихтгэл бас хувь нэггээ ихтгэл амар дуугаад байна. Энэ хэрэггүй шүү дээ. Таны хөлөөлөхийг хайлтан дээр одоо юу гэдэг эдрийг онцлог юмны шинжийг дугуулж байгаа. Агад бол хайдаг учраас энэ дээр нь цаах болтыг манай одоо нэг хамаагүй дууссан хийснүүд маань яг л ингээд тоглоомын талбайтайг нь дугуул. Бартер орох боломжтой тэгээд дугуул. Бартер орох боломжгүй үйл хөдлөлийн хөрөнд байсаар авчин бартер орох боломжтой дугуулсан байна. Нөгөө харилцдаг сууг ажилтдаг одоо маань нэг 3 цагийн тул чинь залгаж ирэх байна. Бартер юу сонсох яах юм. Тэр нөгөө гаднаас орж ирэх хэрэгтэй ашигтай дуудлагын тооч багасаад байна. Яг л нөгөө тодорхой 2-3 байсан ч болно зав. Энд дээр ингээд олон бүгдлэнгүүд манад нэг жоохон буруу байдаг. Бүгдийн бүгдлэнгүүд хол нэр. Хол нэрдэх шаардлага. Энд дээр онцлог болоод байна шүү дээ. Тэгэхгүй нөгөө юу гэдэг бүгдийн дугуйцаар ингээд нөгөө хойноос бусад мэдээлэл дутуу байгаа гэдэг. Тийм байдаг байгаа шүү дээ. Тэрийг анхаараа. За тэгээд энэ шигтэй амьд тийм орон нутгад гэдэг орон нутгад байгаа. Хамт настай ямар тохиол яа гэдэг чинь гадаа даагмаар талтай анхаарал явуулж байгаа. Өдөө тусгам усны юм дээр хамт настай явуулж байгаа юм шүү дээ.
зөвлөлийн чихтэй. Яг зарим нь бол нэгээс хоёр давхрыг ахмад насны зориулсан гэдэг нь дугаарах шиг байна гэж юм бууж биштэй юм. Тэгээд ахмад насны чинь дандаа гоогох гэсэн биш үү? Тийм байдаг. За ийм байна. За өрөөний мэдээллүүд дээр ингээд манайхан нэг өрөө байсан ч нэг өрөөг оруулаад тэнгуутаа доотлол нь өрөөний одоо шинээр өрөө оруулах гэдэг заавал өгүүлж байгаа юм. Манай чинь нэг гараж мараж оруулах эндийг юу гэж бүгд хийгээд асууад байна. Бүгд хамаагүй заяа. Энд чинь бас хөл нэгдэх байна. Тэр зургийн чинь хийх болно. Тийм байна. За би энэ дэр ингээд нэг хичээд эндээс өрөө нэмчээ тийм үү. Энд дэр ингээд зөндөө сонголтууд нь байгаа шүү. За гэр бүлийн өрөө одоо нэг фитнес рум одоо энэ дэр нэг юу гаражийг сонгох боломжтой нэг үг байдаг юм дээр. Зааж. Гартан зааж. Ямар юу вэ? За бусад гэдэг дээр нь яач болно шүү. Бусад гараж байж болно шүү дээ. Бус гэдэг дээр нь сонгоод оруулчингуудаа яг уу энэ дээр гараж гэдэг дулаан зогсоо тий. Моторын анчаа. Дулаан зогсоо. Оо. Хэдий гэрцэг хэд байдаг вүлээ? 3 гэрцэг нь 6 байдаг тий. Энэ чинь нэг 10 за 15 м квадрат гэдээ бодвол 3 гэрцэг нь 5. Ийм байх маа. Ингээд хийсэн байхад дараа нь нэг 3 оруулахад нэг холбоос оруулах болдог юм байна шүү. За ингээд цаашаа явлаа. За одоо энэ манайхан ингээд энийгээ бүглөхөөсөө өмнө нөгөө газрын зураг дээр ажиллах гэдэг. А энийг эхлээд бүгэлчих юм бол газрын зураг чи хөдөлдөг байхгүй өөрөө автоматар хийж байна. Нөгөө дүүргийнүүдээ сонгохоор за баян голын тийм үү хороо гингод 14 дугаар хороо гингод энэ чинь ингээд хөдөлчдөг тэр араа. Автоматар хөдөлж байгаа. Энийг эхлээд сонгох гэж ядж байгаа дараа нь энийг бүгсэн чинь энэ байхгүй шүү. Тэгээд нөгөө буруу ороод идэг. Наад дээр нөгөө үл хөдлөгч буруу газар заагаад идэг. Тэрийг айгуу сайн анхаараарай заа. Тэгээ ингээд юу гэдгийг тоотын яадын ингэсэн гэж игээл байрны дугаараа оруулчихсан биз тийм ээ. Хотхоноо нэрийг оруулчлаа шүү дээ тий. Тэнгуудаа шуудангийн кодоо хаанаас олох вэ гэхээр нөгөө ихэнх орос улстай нөгөө шуудангийн код нь хаалтан дотор нөгөө хаягийн дунд хаалтан дотор нэг 13 та 18 та тоогоор гэсэн юм байдаг. Тэдрийг эндээ бичдэг шүү заяа шуудангийн код. За тэр нь байхгүй байвал нөгөө нэг Google Maps руу ороод заавалсаа keyboard аа. Энэ рүүгээ оронгуудаа яг зүгээр нэг өөрийнхөө үйл хөдлөлийн байршлыг ерөнхийдөө мэдж байгаа тохиолдолд заавал нэг объекттэй дарахгүйгээр юу яач. Зүгээр дурын газар ингээд цэг хатангууч юм энэ доотлох. Улаанбаатар гэсэн чи 16.65 гэж хараад байна. Энэ чинь бол zip code байна. Эсвэл zip code цэг юм ингээд ороод тий. Одоо нөө юу гэдэг вэ? Манай газрын тийм порталсаа хийдэг. Энэ хамаагүй хурдан уншдаг учраас би энийг ингээд зааж өгсөн шүү. Тэгэхгүй нөө одоо юу zip code гэдэг нь юу гэдэг штэ. Zip code Монголигээд оронгууд яг уу энэ маань жоохон ачаалаад удаад. Тэгээ заавал нөгөө юу газрын зов zip code-ийн юугаар хаах гэдэг юм гот зарим нэгдээс айгүй удаад байдаг. Ингээ орохоор ингээд манай юуны сайтны удаанаас ахуулаад ингээд удаад байдаг. Ингээ хаачиж болно юм. Энд дэр нэг автоматар ингээд хараад энэ хөсөлтөр ингээ хаач байгаа. Бүх төрлийн юм хайх боломжууд бол байдаг шүү. Энийг манайхан зарим нэрдөөсөө шуудангийн код нь болдог 970 код авах гэж байна. Энэ 970 код манай шуудангийн код биш байхгүй. Тэрийгээ сайн анхаараа за. За 16.060 хэлгэсээс. Ийм байсан тийм ээ. За нэг 65 давхрын хэдэн давхрт нэг давхрт гэх юм уу тий. За энэ хөрш орчин дээр нь яг манай маркетингийн хамгийн ихний мэдээлэлээр нь багтдаг учраас болж игэл яг тухайн хотныхаа нэрийг бичиж байна. Тэр хотныхаа нэрийг бичиж байна. Тэгэхээр нөгөө нэг хайлт хийж байгаа манай Remax-ийн бусад агентууд маань энэ ийм хотны юм байна гэдэг тэн дээр шууд харагддаг учраас гэрээ бичиж байна. Өмнө нь бол яг би нөгөө юу яадаг вэ шүү дээ. Энийг анх сураад нэг удаагүй байсан учраас нэг мэдхгүй яг за тойруулаад байгаа гэсэн чинь нэг агентууд амар асууж гисэн. Яг аль нь юм бэ гэх. Тэнгүүд би ойлгосон байхгүй. Өөрийнхөө яг ингэж бичих хэрэгтэй юм гэж ойлгоод ямар. Одоо энэ дээр чи ингээд зайсан хайсгангууд хамгийн дээдлийн одоо энэ дээр нэг энэ хэсэг дээр нь нөгөө нэг манай юуны мэдээлэл гарч ирдэг байхгүй. Тэн дээр нь шууд харагдаад ирж байгаа. За би одоо харуулъя за. За
Дуусаад. За мэдээж төслийн юмнууд энд нь байх юм бол тэрийгээ сонгочих болно. Эндээсээ ингэ сонгочих болно. Тийм байхгүй бол зүгээр шууд хоосоо орчихж байгаа. За. За энэ дээр мэдээж үндсэн харилцагч нь энэ дээр байгаа тийм ээ. Өөрийн нэр гэдэг дээр манайхан заримдаа овг нь оруулах хэрэгтэй. Өөрийн нэр шүү. За үндсэн одоо харилцагч өөрийнх нь нэр тэгээд овгийн доотлолт нь чинь зарим нэг анзаарахгүй байх шиг юм бичээтэй байгаас тийм өөрийн нэргээд овг гэсэн байгаа бас тийм. Тэгээд овг нь нэг ургийн овг биш шүү. За тэгээд энэ утасны дугаараа бичлээ хадгалалтаа болоо за. За тэнгууд энэ дээр харилцагчийн энэ доор нь гараад байна. За эхний хуудаснаас шилжихдээ заавал энэ нэг драфт хадгалах гэдэг юм байна. Заавал. Манай шууд ингээд хадгалах хэвчүүлэлттэй гарч байгаа. Одгүй шууд драфт хадгалаад яваад байгаа. Тэгж жаад бүх юмаа шалгаж дууссаны дараа, оруулж дууссныхаа дараа хадгалах хэвчүүлэх гэдэг юм аа. Дардыг шүү дээ. За ингээд драфт хадгалаад явангууд энэ чинь нэг буруу ч зүйл ч хамаагүй ингээд цаашаа өөрийн чинь нэг оруулсан мэдээлүүд ингээд хадгалагдаад явж идэг байхгүй. Тэгээд цаашаа тайлбар руугаа орлоо. Тайлбар дээрээ нэг мэдээж маркетингийн юм. Манайхаа энэ дээр ингээд зөвхөн энийг аймаг тэмүүлж яж энийг хоосоо авах шиг байна. Энийг хоосоо авах нь нөгөө ямар нэгэн төлөвтэй байх нь мобайлаар манай мобайлын айконуудын юу штэ. Тэрвээ хайхаар мэдээлэл энэ дээр бичсэн мэдээллүүдийг харагдсан шүү. Маркетинг. Тэгэхээр энийг шууд копи тавьсан шүү. Яг л ингэ адилхан юм шиг. Тэгэхгүй яг үндсэн мэдээлэл чинь энд байгаа гэдэг энэ бол цөөхөн ганц хоёрын бичсэн байгаа гэдэг нөгөө дуудлага чинь дахиад юм шүү дээ. Шүү яг ямар юм бэ? Хаашаа асан юм бэ? Яасан юм бэ? Юуны асуудлууд нэгтэй гэдэг. Ашиггүй дуудлага болж байгаа тийм ээ. Тэрийг энэ бол таны нэг ашигтай ажиллах юм чинь хэлээд байгаа шүү дээ ойлгож байгаа тийм. Энэ дээрээ сайн юм. За мэдээж доош нь байрш болоо орчин тойрны мэдээллийг та нар үнэхээр маркетингийнхаа өн дээр ингээд хэлмээр бол бүгдийг бич хамаагүй. Энэ бол асуудалгүй за. Энэ дээрээ доотлолт нь биччихсэн шүү. За тэгээ явлаа драфт хадгалах. Энийг яагаад байн бай хэлээд байгаа юм бэ гэхээр та нарын энэ дээр гарч байгаа энэ хувийн чинь энэ нэг яах гэдэг. Хэлчихгүй таа заа. За би энэ дээр нэг юм зүгээр биччихье л да. Маш. Би нөөц дээр юмнууд ингэ хадгалаа явчихлаа. Ингээд явчихсан гэсэн. За тэгээд 805 болоо. За драфт хадгалах. За ингээд тайлбар нэмчингууд ингээ хөрх хувь нэмэгдэж байгаасаа анзаарсан уу? Ингээ яваад байна. За хамгийн их таны одоо хувь юу нэмэх боломжтой юм чинь бол зураг бичвэр. За зураг оруулахдаа ямар зургууд оруулах вэ гэхээр одоо нэг өчтөрийн биеэс одоо юу гэдэг. Иймэрхүү зургууд ер нь л гаднах зургийг айгүй боломжит тайлбартаагаар ганцхан зураг оруулах юм зүгээр. Эхний зурган дээр. Тэгэхгүй бол нэг зөвхөн гаднах зургууд нь миний нэг дутагдлаа тах байсан байхгүй. Гаднах зургуудын амар тойроод оруулаад байсан чинь юу яасан. Үүсгийн талбай үзэх гэдэг юм уу? Ясно. За тэгээд нөгөө зургууд дээр нэг юу эдит хийх юу юм бол илүү юм хийвэл юм зүгээр байдаг шүү. Одоо тэдгээр байр энэхүү энэ хоосон цай байгаа шүү дээ тий. Энэ дээр нь тэр 5 шарын тэдгээр байр гэдэг ингээд биччихвэл юм бас зүгээр шүү тий. Харангууд за ийм юм байна гэдэг. Энэ тоог нь тэр хэр баргийн хүмүүс авахгүй шүү дээ тийм ээ. Ямар байр гэдэг юм ингээд энэ PowerPoint-оор оруулаад ингээд биччихвэл юм амар байдаг шүү. За. Тэгээд цаашаа явлаа. Одоо нэг өрөөний мэдээллүүдийг би ингээд оруулдаг юм заагаад үгүй за. За ингээд оруулах чинь энэ интернет жоохон удаан байгаа учраас юу гэдэг. Манай мөнгө интернет авсан байна. Тэндээ нэг юу өрөө оруулсан шүү дээ би гараж мараш гээл те. Тэн дээр одоо яаж холбохыг ингээд заагаад үгүй за.
Энэ холболт бас өөрхөн хувь нэмдэг шүү. Холболтын дээр. Зэрэг юу н ороо явж байгаа юм тийм манайхаа. За би дэлгэцээ бичиж байгаа учраас яг энэ дэлгэцийн маань нэг бичсэн юмуд ер нь одоо орчих шүү. За ингээд нэг юм байр орж ирлээ. Одоо энэ нэг гараж байлаа гэж бодоход тийм энэ линкэн дээр дарцсан. Тэгмээ яг энэ сонголт маань өөрөө нэг гүйцийг бид шинэ өрөө оруулсан гэдэг жишээ шүү дээ. Тэрэн дээр бичсэн юм маань гараад байна. Бусад дээр 3/5 гэдэг. Нөгөө уртын сонголт нь харагдаж байгаа бусад хэдэн сонголт ороод ирсэн шүү дээ. Тэрнээс нөгөө living room эсвэл галтгоотой цуг том өрөө гэсэн сонголтууд байгаа заяа. Тэд нар чинь шууд гараад байна. Тэгээ нөгөө харьцааг нь хийж өгсөн шүү дээ. Хэдийн харьцаатай юм. Тэр харьцаанууд нь гараад байгаа байхгүй. За ингээд тэгээ хадгалчихна. Ер нь ихэнх зургуудаа бүгд дээр нь холбоодох юм бол төдий чинь нэгээр хоёр юм гэдэг. Нэмэр болно гэсэн үг шүү дээ. За ингээд явлаа. Одоо нөгөө YouTube холбоос бас хөөхөн янзын хувь нэмжтэй байна хаа. YouTube дээр болж өгвөл CapCut ч юм уу те зураг хэмжүүлээд хооронд нь видео болгочтой тийм юунуудыгаа сайн хэрэглээр ашиглаарай. За тэрийг нөгөө одоо юу гэдгийг өөрсдөө нөгөө тийм видео бичлэг хийж амжаагүй бол зүгээр зургуудаа эвдүүлээд дистараагаар нэгдүүлээд тэрийг дуу оруулаад явчихсан. Тэгээд тэрийг нөгөө жоохон тайлбар бичнэ юм те. Жижиг өрөө том өрөө гэдэг юм те. За тэнд байралтай их байралтай гэдэг гадар зургуудтайгаа тайлбартай нь оруулах юм бол танаас бас нөгөө дараагийн юм дээр юм нэмэр болдог шүү. За би энэний юуг нь хаана оруулчлаа. Таушрын линк наа. Таушрын YouTube линк наа гэрлээ. За YouTube линк за яг аль нь ч явах тий. Линк хуулж авлаа. Одоо нэг за би өөрийнхөө YouTube руу орчдөө. Энд багш. Хэрхэн яаж авд юм бэ гэхээр YouTube руу ингээд контент оруулахаар чи энэ ингээд энэ дээр нь юу контентууд чи бүгдээрээ харагдаж байгаа. Энийг share link гэж дарлаа. Шууд энэ рүүгээ орууллаа. Paste хийлээ. За яг энэ дээр бас давхар paste хийж болно. За ингээд нөгөө draft хадгалах. Draft-аар яваад байгаа шүү дээ хэдүүлээ. Draft хадгаллаа. Хувийн хөрх өсчихөж байгаа биз? За ингээд мэдээж бичиг баримтуудаа ойлгомжтой тийм. За орон сууцны дараа 4 бичиг баримт авдаг тийм ээ. Газар дээр болохоор нэг кадастрын зураг нэмэгдэх учраас 5 бичиг баримт авдаг шүү дээ. За мэдээж байгууллагын бичиг баримтууд гэхээр нэг нэмэлт мэдээлэлүүд ороо авчин, захиалгын гэрээтэй байрууд дээр мэдээж нэмэлт мэдээлэлүүд ороо авчин. Энэ өөрсдийг бүгдийг сайн оруулаад явж байгаа за. Энийг бол нэг энэ нийтэд нээлтийг өрдөөсөө хийдэггүй шүү манайхаа. Энэ доотлын өрдөөсөө хийхгүй шүү. Зөвхөн энэ дээдлэлт хувийн бичиг баримт гэдэг дээр л бүгдийг хийдэг шүү за. За ингээд явчнаа гэсэн үг. Тэгээд драфт хадгалаад явчингууд яг бүх юм боллоо. Энэ хувь маань драфтаар хадгалаад явж байгаа 30 юм уу 30-оос дээш гарцсан байх юм бол 80-аас дээш гарч шинаа гэж байна. Энэ 30 руу хүрэхгүй ингээд байгаад хамт за ямар нэг юм дутуу байна гэж хайгаад байгаараа за. Яг би энэ дээр бол нэг ихэнх юм дутуу бүглөөгүй учраас яг уу ингэж харагдаж байгаа юм тийм ээ. Юу ашиглаж байсан гээл ашиглалтанд орсон хэд байдгийг те ингээл 2012 оны те ашиглаж байсан гээл ингээ явчин те төгсөлтийн доо 5 нийт давхар 8 байрны дугаар газрын сонголт нь орон сууц те энийг ингээ сүултээ гарт чинь орчин дөө яга сурчингууд чинь за юун дээр нэг энэ дээр бас нэр юу байгаа хэрэг худалдаа тэлбэг тавьдаг шүү дээ манайха энэ хашаа байсан дээр тэрийг ингээ энэ бүгдчил гэж байна. За тэгээ нийт метр квадрат нь 28 гээл те эзлэх юм ирэхгүй 28-аар явчихна ингээд явчихна. Урагшаад энэ урд зүүн хойд баруун гэдэг нэг дүгүүл байгаа шүү дээ. Энэ цонхны хардцыг юм уу гэдэг юм байна. Цонхны хардц энэ урагшаа харсан цонхтой урдын чинь зүүн тийш харсан цонхтой зүүнээ бичиж. Хинчтэй ингээд хойшоо харсан бол энэ зүгээр цонхныг нь хардцыг гэж байгаа.
Тий. За мэдээж нэг орон сууц хотод байх юм бол хотын амьдралаараа дуугарч тийм ээ. За мэдээж нэг өөр юу гэдгийг захиалгын гэрээтэй байр авах юм бол хөрөнгө оруулалт гэх юм бол энийг үлчнэ гэсэн. За ингээд юу нь бол баг ингээд болчихж байна. Юу зөв хийс оруулах тал дээр ерөнхий мэдээ юм болсон шүү. За одоо нөгөө юу яа хийлээ. Би нөгөө утсан дээрээ юугаа холбочих. Баяр маач худалдаа огшны зөвлөлтөө. За яг энэ дээр нөгөө юу хайж байгаа юу гэдэг чтэй. За тийм үйлдэл хайж байна. Тэгмээд өөрийнхөө мэдээлэлээр оруулахдаа тийм мэдээлэл байршил ойролцоо үнийн хүрээ унтлагын өрөөний хэмжээгээд оруулаад нөгөө харилцагч байгаа мэдээллийг оруулах юм бол яг тэрнтэй чинь нийцсэн үйл хөдлөхүүд орж ирлээ бол өөр дөр чинь хагдаад авах боломжтой байдаг. Тийм л нийцүүлэлт хийж байгаа юм. Энэс нэг амар сүртэй амар юу харагдахгүй. Тэгээ манайх энэ мэйл хаягаа сайн шалгаж байгаарай. Энд дээр нэг лист апдейт гэж байдیں۔ Remax email DS хаанаа Great Properties added гэж байгаа. Энэ одоо нэг шин өөрийн чинь нэг хайлт хийх тусам энэ үнийн хүрээтэй нэг өөрийн чинь хайгаад байгаа мэнэ гэдгийг автоматар нэг Remax цэгийн маань мэдрээд одоо энэ дээр орж ирсэн шинэ листүүдийг нь одоо үнийн хүрээгээр нь дандаа ингээд харуулчихна. Энэ хооронд нь харуулчихна. Тэнгүүд яг өөр төр чинь ийм лист орж ирсэн юм байна. Шинэ лист орж ирсэн юм байна гэдэг нь мэддээд яваад байдаг байхгүй. Энийг бас давхар харж ирэх хэрэгтэй байна. За энийг харж чадах юм бол яг шинэ лист орж ирснийг нь цав хугацаа алдахгүйг нь мэдж байна гэсэн. Энэ мэйл хайгдаж байгаа шүү. Яг энэ Iconic дээр чаад харагдахгүй шүү шинэ лист орсныг мэдэхгүй шүү юм зү. Энэ орж ирж байгаа. Одоо нэг бусад агентууд 1300 агентууд нэг шинэ яг чиний хайжсэн үнийн хүрээнд шинэ листүүд оруулж ирлээ бол шууд энэ дээр ийм лист орж ирлээ гэдэг мэдээлэл өгдөг. Шинээр орж ирлээ шууд батлагдаа шүү. Тэр нь харагддаг байхгүй. Тэгээ одоо ингээд худалдах Баян зүрх дүүрэг дээр дандаа листүүд орж ирсэн байгаа даа. Ингээл харагдж байна л гэсэн үг. Саяны юм аа. Тий хайжлаа гол юм нэг юм. Баян мачтай байгаад бас л юм. За саяны юу ч юу лээ? Remax Mongolia гэдэг юугаар ирж байгаа тий. За тэгээд мэдээч энэ нөгөө хугацаа дуусгаж байгаа мэдээллүүд чинь энэ хүртэл гараад ирж байгаа. Энэ мэйлийг ер нь бол ухаж үзэж байгаарай манайхаа. За иймэрхүү байна. Энийг ингээд ашиглаад сураад яах юм бол яг Iconic дээр маань ер нь бол ашиглах боломжтой зөндөө юмнууд байдаг. Маркетингийн жишээ нь бэлэн загвар байдаг. Аль листээ ийм маркетингийн загваруудаар хадгалж авмаар юм гэдэг нь эндээсээ сонгоод тэгээд шууд хэвлээ ажил нэг хадгалж авангуудаа нөгөө Facebook дээр шууд пост боломжтой. Мэдээлэл чинь үнэн зүгээр ингээд яасан байх юм бол just listed гэдэг энэ дээр ингээд шууд оруулаад маркетингийнхаа алийг оруулах юм тий. Хаана миний хамгийн сүүлд сая лист хийсэн юу? Батлагдаг байгаа учраас энийг оруулж хэлдэг жишээ. Тэ? Энийг орууллаа. Дараагийнх хийлээ. Яах вэ? За харилцагч. Чин нэр. Нилээ. Чин хин гэдэг нэртэй байлаа. Марк. За энэ худалдагч гэж байгаа хин гэсэн байлаа. За би хүнийхээ нэрийг хараад. Хэрэг.
За энэ манай нөө юунууд ах шиг юм те. Цэгийн их чимгчийн дугаар гадах шиг шүү дээ. За энэ ч гэсэн ингээд үзье. Тэнгууд одоо нэг лист чинь өөрт чинь зориулаад ингээд шууд маркетинг хийх боломжтой нэг хараад байна. Just list айфон маркетинг хийх шууд хараад байна. Ингээд хараад. За энийг яг хадгалж аваад илгээж болно. За ийм байгаа шүү гэдэг. Одоо нэг харилцагч хадгалж байгаа шүү дээ. Тэнгууд тэр нэг юу одоо баяр одоо энэ дээр юм дээр харилцагч нэмсэн нэг баяр матч хийсэн байгаа ш худалдаа авч нийцүүлэхээр тэр худалдаа авахчийнх нь ер нь эндээ хадгалагдаад байгаа тохиолдолд яг шууд нэг тэндээсээ сонгоод тэр өндөгөө явуулж болно гэсэн үг байна. Тийм шүү. За print PDF байж болох нь байна те. За ингээд шууд нөө харилцагчтай нөө гарын авалгаар тарааж өгье гэвэл ингээд биелжиж болох нь байна. За зөвхөн Facebook дээр хийх боломжтойгоо сонгоод эндээсээ ингээд сонгоод өөрийнхөө гоё үйлдэлхийг ингээд зурчлаад явъя гэвэл энэ дээр байж болох нь байна. Ингээд янз янзын боломжууд бий. Ер нь бол ингэж орууллаа. Дараагийнхтай яалаа. Загвар чи үүсгээд өмнөөс чи үүсгэн гутаа тэрийг хадгалж авах боломжтой байгаа. Тэнгүүд яах вэ? Одоо энэ дээр гацсан юм харуулъя за. Тэгээд шууд хадгалж аваад Facebook дээр пост хийх боломжтойгоор шууд хадгалж авах гэсэн үг. За ингэж. За энэ дээр нэг өөрийн чинь iConnect-ийн зураг яагаад хэрэгтэй байдаг вэ гэхээр энэ дээр зарим зурагтай байдаг байхгүй. Өөрийн чинь зураг гарч ирдэг. Тэгээд шууд эндээс татаж авлаа. QR код хийлээ. Тэгээ хийгдсэн гээд хадгалаад авчих гэсэн. Тэгээ хадгалж авлаа нөгөөхийгөө яах вэ? Facebook дээр постлно гэсэн үг байхгүй. Тэгээ яагаад би нэг юу хитгэе олон гаднах зургийг битгий оруулаарай гэдэг учир нь юу вэ гэхээр сая нэг миний зөвхөн гаднах зургууд айн харагдаж байгаа. Дөрвөн зураг шууд дөрвөлээ гаднах зургийг харагдаж байгаа учраас энийг энэ бол болж игэл шууд нэг том өрөө жижиг өрөөг нь урьдчилаад ихний дөрвөн сонголтын дээр сонгоцсон байж юм зүйл байна. Тэгээ маркетингийн юм дээр чи явуулахад яах вэ? Нүүг нь харагдана гэсэн үг. За нэг юм хүү байна. Шүү асуулт бол. байна. Энэ өргөн хэлний юмнуудаа энэ мэдсэн байхад бол ажил юм болж байгаа. Жишээ бодлоо. Тэгээд түүхтэй байн хүнээс асууж нэг зарим нэг хүмүүсээ цагийг ингээд яагаад авахгүй юм амар болчихсон юм байна. Одоо харж байгаа ингээд би хний дөрвөн зураг ингээд гаднах зургаар сонгож байсан юм. Ойлгож хэлчихье тий. Тэгэхээр нэг гадны зураг, гаднах зураг, дотор зураг, том өрөө, жижиг өрөө, нойл ч юм уу эсвэл нэг тодруулах картогооч гэх юм. Тэгээ тийм зургууд ингээд хний дөрвөн зураг ингээд сонгосон байхад энэ дээр харагдана гэж байна. За юм байна. Имэйлээр авч болох нь байна тий. За бусдын ч бол нэг өөрөө ухаж байгаад ер нь бол ойлгочих боломжтой юмуд байгаа дөө. Энэ харилцагчийн нэмэгтэр өгөхтөр нэг юу ааштай. Худалдаа авах гэж энэ хийстэйч нэг болно шүү дээ. Тэр хэмжээд яжхад дараа нь хаахмаа хийхэд яах вэ? Нөгөө нараач яг өөрөө ч оруулсан тэр нэрийг хаагаад хаахыг хийгээд гэж байна. Зэлийн шинжилгээ. За нэг юм байна да. Ямар хайр апдэр ингээд яг ингээд оронгууд ингээд зах тухаас ингээд жоох яриад ингээд өмсдөг ингээд анх удаа харж байгаа хүн ингээд нэг таны очсон байхгүй. Тэгэхээр нүг зарим мэдээлүүдийн 30% таа хүлээж авдаг. Яг энэ листээс. А тэрийг бид ингээд давтан ингээд сартаа ядаж нэг ингээд те самуучаад байвал зүгээр юм уу бидний үдээс ингээд сургалтуудаа аваад байгаа шүү дээ. Өөрөөр дараа сард тэр үнээр яг тийм сургалт авмаар байна. Ингмээр нэг бид самтаа хийж байгаа манай ЭК энэ хэлчихэж байгаа. ЭК хөлөнд менежер хин орох боломжтой хүмүүс нь асууж байгаа тэгээд сургалтуудаа яваад
ороод явах гэж байна. Нээлттэй санал өгж байгаарай. Яг бол тухайн саналууд чинь олон болсон тохиолдолд ээлжийг сонгож байгаа. За энэ сургалтыг орё. Энэ бол болохгүй болсон байна гэдэг. Өөрөө зөвл хийгээд саналаа өгөөд одоо бусдаа агентуудаас санал хүсэлт авдаг учраас манайхан санал хүсэлтээ сайн өгж байгаарай. Ийм сургалт авмаар байна. За баярлалаа. Анхаарал татсан